шууд л ингээл тэр хүн амьсгаатай байхад чинь юм зүрхний нөгөө нэг бидний хэллэгээр CPR буюу амьлуулах тусламж үйлчилгээ үзүүлээд эхэлдэг. Зүрх зогссон тохиолдолд хийдэг тусламж юу энэ бол? Яг нэг тохиолдол ярихад бол нэг эмэгтэй зүрхний шигдээс болоод жишээлбэл нөгөө хүүхд ингээд түлэгдчихлээ гэж бодъё л та. Тэнгүү тэр дээр нь авчиад ингээд нөгөө барааны савнд хүрчдэг. Эсвэл гутлын хар тос мос түрчдэг тохиолдол байна. Тэр хүний гэрт нь архины хордлогын тайлаад ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар тухайн хүнд цагийн тариаг нь хийж өгчөөд явах хэрэгтэй хүмүүс биш байхгүй. Даргын бичиг цаас зөөдөг гэх гээд байгаа юм уу? Айраг зөөдөг гэх гээд байгаа юм уу гэл. Над руу бүр орж ирэл алан тална гэжсэн. Гарч ирэл жолоочтой хэлээл. Жохон ууж амьсгал авчил дараагийн дуудлага аваад явлаа. Юу хийж байна ах минь аа? Хөлөө мэдэрч гин үү? Эрэгтэй хүмүүс туслаач. Дахиад эрэгтэй хүмүүс туслаач. Я хоёр удаа таанаа өгнө. Доороос дөрвөөс нэр юм. Анх ер нь контент хийж эхлэе, бичлэг хийж эхлэе, ингээд бусдад таниулъя гэсэн санаа. Би одоо ч санд нэг ихчээс болсон. Тухайн ихч маань яг нэг хэцүү үйлчлүүлэгч байсан л та. Тэгээд манайх нэг 30 минутын хүлээгдэлтэй ч үлээ бараг очиж байгаа. Тэгсэн чинь тухайн ихч та нар бараг дэмэд инж яваа, цай хоол эргүүлж байгаа, дэмэд инж байгаа дэрлээ. Та нарт ямар хүснийх нь яаралтай дуудлага байдгийг гэж загнаад. Тэгээс тоо бүр хил амаар доромжлоод болдог. Тэгээд бид нар ийм дуудлагатай байсан болохоор ингээд дуудсан гэж хэлсэн ч гэсэн за яаралтай дуудлага гэж баг ямар юм бэ гэдэг тэгсэн бохоо. Тэгээд тэнгууд нь би ер нь иргэд чинь ингээд яаралтай тусламжийн дуудлага, яаралтай дуудлагнууд гэж юу гэдгийг мэдтгүн байна. За ингээд түргэн тусламжийг ийм үе дуудаг юм байна гэдэг ер нь мэдтгүн байна. За иргэдэд нэг жоохон ч гэсэн юм ойлголт өгөхийн тулд контент хийж эхлэе да гэсэн бодлого төрчихсөн. За би нэг ингээд нийслэлийн түргэн тусламжийн машин. За ийм машин байдаг шүү. Манайх ийм логотой, бид нар ийм хувцастай, ийм дуудлаганд явдаг шүү гэж бичлэг хийгээд тавьсан. Тэгэхэд бусад эрүүл мэндийн төвүүдийн, бусад эмнэлгүүдийн ч юм уу тийм туслах ажилчид их хүмүүс надад айгүй их орж ирсэн. Өстө чи түргэнд ажилтдаг болохоор яа наад машин чинь ийм байлаа гэд яах юм, бид нар ч гэсэн машинтай. Тэгэд өөр байлаа гэдэг чи бусдын юу хийдэг гэх гээд байгаа. Даргын бичиг цаас зөөдөг гэх гээд байгаа юм уу? Айраг зөөдөг гэх гээд байгаа юм уу гэл. Над руу бүр орж ирэл алан тална гэжсэн зөндөө хүмүүс байгаа. Яасан вэ? Та юу? Биний хамаатан. Яасан? Та хамаат. Чиний хамаат юм уу? Юу болсон чи? Танихгүй ш таахаа. Ой та нар яагаад нэг нэгээр орж иж дайраад байгаа? Яах гээд байгаа? Та нар энэ хүүхдийг дайрсан юм шүү. Яахлаараа бид нар дайрдээ? Хин дайрсан шам? Яахлаараа бид нар дайрдээ? Ой энэ хүмүүсийг авал та. Дуудлаганд явж байхад хамгийн хэцүү юм гэх юм бол тухайн өдрийн эвддэг эсвэл ямар нэгэн байдлаар ингээд намайг тухгүй болгодог юм бол хэцүү үйлчлүүлэгчд байдаг. Хэцүү үйлчлүүлэгч гэдэг нь одоо зөвхөн аагч зангийнхаа тухайд ч гэдэм юм уу биеийн хилэмжээрээ эмчтэй харилцаж байгаа байдал, эмчийг доромжлох ч гэдэм юм тиймэрхүү тохиолдол их байдаг. За тэр бол яг дуудлаганд явж байхад хамгийн хэцүү зүйл. За хоёр даж гэж яг замын хөдөлгөөнд байнга оролцоод явж байгаа. За замын хөдөлгөөний тухайд бас хэцүү байдаг. За тэгээ бусдаар бол тажгүй дээ. Яг хэцүү үйлчлүүлэгчтэй хувьд болохоор одоо жишээлбэл ингэдэг байхгүй бидрэг очихоор бидний татврын мөнгөөр цалинжиж та нар одоо юу юм бэ хий юм бэ та нар бараг ингэж үйлчлэх ёстой бараг боол барлах шиг үйлчлэх ёстой мэт ярьдаг хүмүүс байна. За тийм хүмүүсийг хараад хахад ер нь л нэг жоохон эмзэг давхархын хүмүүс эсвэл нэг өөрсдөө бараг татвар төлж хийж үзээгүй маягийн хүмүүс байдаг. Миний бодлоор шүү. За хаалаа. Энэ дуудлага ч ухаан алдаад гэсэн дуудлага шүү дээ. Энэ болчихны дуу. Ухаан алдаагүй ухаан алдсан гэсэн дуудлага өгөж болохгүй шүү дээ. Сайн унтсан гэвэстэй сайн. Тэмүүн дээрээс нь арх согтуурлаханд хэрэгэлсэн хүмүүс зүйлчлүүлэгч байдаг. За өөдөөс агсан тавина юм чинь би талтан эмчийг доромжлно. Ямар нэгэн байдлаар эсвэл эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэхээс татгалзах тохиолдол бас маш их байдаг. Галаа байж л тоо. Яа чи вэ? Зүгээр үзүүлээд шүү дээ. Гэхдээ яах вэ? Толгой гэж харах гэдэг.
том юм би. Став. Машин руу орох цус болохгүй. Энд чинь боочод орохгүй би. Чүм пестав. Толгойгоо бити хөдөлгөө. Эрүүл мэндийн чинь бодоод байна. Ойлгож байна уу? Ер нь бол надад 103-т хамгийн хүнд санагддаг зүйлс гэх юм бол архах ууж өвчтэй, хэвтрийн, эмнэлгийн тусламж цаашаа авах боломжгүй. За ингээд гэрт нь үлдээх сонголттой. За ингээд энэ хүнд эмнэлэгт очсон ч ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй. Манайхаас ийм тусламж л үзүүлж чадна. Тэрнээс энэс цааш тусламж үзүүлж бид нар чадахгүй гэж хэлээ тэр айлаас гарах тэр хүмүүс ихтэй ойлгодог. Гэхдээ тэгж хэлээл гарах мэдрэмж аяг хэцүү байдаг. Хамгийн анх очихдоо багштайгаа гэх юм уу одоо бид нар нэг юм 103-т төрийн тусламжид ажиллахдаа дагалдан эмч хийдэг. Сайн эмч нараа дагалдаад ажилладаг. За тэр үед бол хэд хэдэн удаа тэгж хэлж исэн болохоор за ер нь юу гэж хэлдэг вэ гэдэг мэддэг утсан болохоор бас ч гайгүй байсан. Гэхдээ тэрийг нэг өмнө манай эмч хэлдэг байсан бол дараа нь өөрийн амаар хэлэх бол хэцүү байсан. Тэгэл гарч ирэл жолоочтой хэлээл жоохон ууж амьсгал авчил дараагийн дуудлага аваад явдаг та. Юунод ачлаа шүү дээ надаа. Эрүүл мэндийн боловсрал гэд ярих юм бол амар яг том юм ярих гэдэг юм шиг мөртлөө энэ ууг нь аягүй жижигхэн зүйл байхгүй. Намайг 10 жилд байхад манай сургууль эрүүл мэндийн хичээл ордогч гисэн эрүүл мэндийнхэн цаг дээр ихэвчлэн шүү. Өөр хичээлийн багш нар орж ирээд өөр хичээлээ заадаг, давтлага авдаг, ангийн багш хурал хийдэг. Эрүүл мэндийн боловсралыг би 10 жилд бол нэг тийм сайн аваагүй гэж боддог. За тэр дээр эрүүл мэндийн боловсрал дээр юу ярих хэрэгтэй вэ? Жишээлбэл хүн ингэж өвдвөл яах юм бэ? Хүн өвдөхөөр ингэдэг шүү. Ийм байдлаар ийм аюултай шинж тэмдэг байдаг шүү. Ойр дотныхоо хүнийг ингэж хамгаалах хэрэгтэй байдаг шүү ч юм. Ядаж хүний биеийн одоо эргэтэн систем ийм шүү. Ийм юмнаас болж ийм юм өвддөг шүү. Амьдралын дадал зуршлыг ярих хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхэд ер нь бол яг манай үед л эрүүл мэндийн боловсролыг дутуу гэсэн баг. Тэрнээс өмнө ч гэсэн ер нь эрүүл мэндийн боловсрол сүүлийн үед бүр хасагдсан гэж нэг юм яригдаад байсан. Тэгээ буцаад сэрэг зүгүүг л мэдэхгүй байна. Би угаасаа ингээд зүрхний юм гээд уудэн штэ гээд вөлдөл өдрийн 8 цагаар өдөрт 2 удаа ч юм уу байнга уудаг, тогтмол уудаг хүмүүс. Тэр вөлдөл гэдэг юм чиг зүрхний юм биш байхгүй өөрөө. Монголчууд яг зүрхний юм гэдэг чигтэй ливоментол гэдэг. Энийг зүрхний юм гэж бодцсон байна. За тэнгууд энэ зүрхний юм биш өөрөө тайвшруулах зорилготой сэргээх зорилготой тим юм байдаг. За тэнгууд тэр пүүс намдах үйлчлэгээ давхар үзүүлдгээрээ хүмүүс яг пүүс намдаад чингээд вөлдөл уугаад идэг. Яг энтэй адилхан байнга тогтмолуудаг юмнууд байна. За энэ зүрхний тэжээл гэсэн энэ юм сайн гэсэн. Миний ер нь ингээд нуруугаар баг 10 жилийн өмнө өвддөг байсан юм а. Тэгээд би баг тэрийг бөөр гэж бодоод одоо энийгээ уудаг гэдэг. Өөр бөөрний юм барьдаг ч үгүй юм. Тим хүмүүс байдаг. Тэр чин зүгээр л одоо химийн нэгдэл ахуулсан шохоонд ингээд уусгацсан бодис байхгүй. Тэрийг тэнд байгаа бодисуудыг хоол тэжээлээсээ амьдралын хэв маягаасаа өөрийн дасгал хөдөлгөөнөөс тэр юм байгаа бодисыг өөртөө нийлэгжүүлээд авах бүрэн боломжтой. Тэгэхэд манайхан бол антибиотик уугаад хүүхэд нь ханаа төрлөө гэж антибиотик уувал 2 хоног уулгаад хүүхэд нь гайгүй болсон чинь одоо зүгээр болсон гэдэг антибиотик болчдөг. Тэрэн дээрээ эмийн дасгал үүсдэг. Жишээлбэл нөгөө хүүхэд ингээд түлэгдчихлээ гэж бодъё л та. Тэнгүү тэр дээр нь авчиад ингээд нөгөө барааны савнд төрчихдөг. Эсвэл гутлын хар тос мос төрчихдөг тохиолдол байна. За тэнгүүд арьс өөрөө ингээд хүний биеийг амар сайн ингэж хамгаалж явах хэрэгтэй. Эргэтэн. Тэр нь түлэгдчихэд байхгүй болчиход тэр өндөр хүчтэй химийн нэгдлийг авчиад түлэгч ингээд түрхчихдэг. Тэнгүү тэр чинээгээрээс цуснд бохирдол орж байгаа. Тэр химийн нэгдлүүд ямар ч фильтргүйгээр цусны эргэлтэнд орж байгаа. Тийм болохоор амь насанд илүү халтай цаашлаад үжил одоо тэр том үрслүүд болдог ч гэдэм тийм асуудал үүсдэг. Мөн дээрээс нь годомж нь ингээд хүн унчлаа, ухаан алдчихлаа гэдэргээ тэмхүү тохиолдлууд гардаг. Тэнгүү тэр тохиолдол төр шууд л ингээд тэр хүн амьсгаатай байхад ч юм зүрхний нөгөө нэг бидний хэллэгээр CPR буюу амьлуулах тусламж үйлчилгээ. Зүрх зогссон тохиолдол хийдэг тусламж шүү энэ бол. Жишээлбэл бид нар ингээд ямар нэгэн байдлаар гэрээр тэр хүний гэрт нь архины хордлогын тайлаад ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тухайн хүнд цагийн тариаг нь хийж өгчөөд явах хэрэгтэй хүмүүс биш байхгүй. Бид нар яаралтай тусламж буюу амьд эссэн үеийн яаралтай үйл ажиллагаануудаа явуулаад явдаг бол тухайн хүний цагийн тариаг нь хийх гэж бид нар дуудлагарч шаардлагагүй. Тэнгүүт энэ тариаг хийгээд өч тэр тариаг хийгээд өч.
Бидний миксэнд байхгүй бидний имчилгээний бус юмыг биднээр тариулах гэж үздэг хүмүүс маш их байдаг. За тийм хүмүүс төр бол бид ямар нэгэн байдлаар тариаг нь хийж өгдөггүй ч гэдэг юм уу тийм юмуд. Тэрэн дээр бид нөө бараг тариа хийх мөнгөний хүчилтөө гэж хэлж ирсэн тохиолдол байдаг. Гэхдээ тухайн тариа хийгээд тухайн хүний амь насанд ч юм уу эсвэл тухайн хүний бид ямар нэгэн сөргөөр нөлөөлөд юм болох юм бол бидэрт асуудал үүсэх болохоор бид нар ямар нэгэн байдлаар эрсдэл очихгүй тул тухайн хахуул, авилгал тиймэрхүү юмнаас бол хол байдаг. Хүн маань за яаж хийх вэ? Өөрөний доор хөвлөд байна. За байж зэ. Чигээ. Снороо яа. Яаж ийш оруулж ирсэн бэ? За би энэ хөлнөөс чинь хоёр талын хөлнөөс чинь өргөн зөө. Чи миний хүзүүнээс барих энэ гараараа. Энэ гараараа миний хүзүүнээс барих. Яг амь насын ингээд аварцсан байгаа тохиолдолд дараа нь ингээд талархаад өстой энэ тэнд пост ч бичээл ажил дээр чирж баярлаагаа хэлээл тийм хүмүүс бол хэдэд байсан. Тухайн яг нэг тохиолдол ярихад бол нэг эмэгтэй зүрхний шигдээс болоод за тухайн хүнийг яралд арга хэмжээ юмнууд аваад эмнэлэг тээвэрлээд ер нь бол нэлээд хүнд байдалтай байсан. Тэгээ за тухайн хүнийг 3-4 хоногийн дараа над руу хариуцсан. Залгасан. Өө эмчи өстой баярлаа би ингэж цацалд орж гараад ирлээ. Би одоо амьд байна. Өстой танаар бахарах чинь баярлаа гэд. Тэр хизэж мартагддаггүй миний хамгийн анхны талархал واخгүй. Тэрнээс хойш бол ер нь ингээд яг баярлаа гэд эмнэлгийн гадаа үлдэнэ гэхээс яг нэг тэгж хурж ирээд ч юм уу тийм талархлаа илэрхийлж байгаа хүмүүс л арай цөөхөн байдаг. Гомдлоо бол тухайн дуудлагыг авахдаа за яасан бэ гэдэг утга байдаг шүү дээ. Жишээлбэл хутгалуулсан. За жишээлбэл ухаан алдсан, өндрөө сунсан, машин мөргүүлсэн гэл олон төрлийн юм байх. За тэгэнгүүт тухайн дуудлаганд очиж үедээ жолоочтой за энэ бол яаралтай дуудлага юм байна. Ингэсэн хүн байх шүү гэхэд манай жолоочсон яарад очдог. Тэр замд жишээлбэл за тэр дээр нас үйж ойролцоогоор нас тэдэн настай хүн гээд байж гин. За ямар машин мөргүүлсэн байж байгаа. За яг зам дээр мөргүүлсэн үү, хотхон дотор мөргүүлсэн үү гэдэг нь байж байгаа. За тэгвэл тэнцээ очиод би хамгийн түрүүнд би юу биелэж буух вүлээ. Тэр хүн хэрвээ нурууны бэртэлтэй ч юм уу байх юм бол би хойноосоо чигээ аваад буух нь байна. Яг юу бэлдэх ёстой вэ? Хэрвээ амьсгалахгүй гээд эсвэл хагсан гээд хүүхдийн дуудлан дээр очиход би машинаасаа буухтаа хүүхдийн аам буу. За мис заслын багчнуудаа ч юм уу аваад буудаг. Их хэмжээний цус алдсан ч юм уу байх юм бол тэр тухайн дуудлаган дээр очихдоо их хэмжээний маарал, самбай, чихээс хэрэг болох нь тийм юмнууд авдаг. Машин дотор байгаа тоног төхөөрөмжнүүдээс юу нь хамгийн түрүүнд хэрэгтэй байна вэ гэдгээ боддог. За очоод тэр хүнийг за энэ хавьд байгаа юм чинь яаралтай хэрвээ улаан амирэмптэй, хөх ирэмптэй амт тэнцсэн үе байх юм бол аль эмнэлэг рүү зөөвөрлөх вэ, тээвэрлэх вэ гэдгээ замдаа бодсон байж байгаа юм. Иргэдтэй ер нь бол ингээд хандаж хэлэхэд ямар нэгэн байдлаар манай мэргэжлээс түргэн тусламж буюу 103-ыг дуудлаа гэж бодоход танаа орцонд ч юм уу танаа байранд явж идэггүй болохоор анхан шатны тусламж үйлчлэгээ үзүүлэх мэдлэгтэй байгаараа, эрүүл мэндийн тухай боловсралтай байгаараа мөн дээрээс нь тухайн танаа гэрт болсон ямар нэгэн осол гэмтэл эсвэл өвчлөл хүлээгдний тодорхой хэмжээнд тийм болохоор эмчийг эртэл за 5-аас 10 минут 10-аас 20 минут хүлээгдлээ гэж бодоход тухайн эмчийг эртэл шаардлагатай арга хэмжээг авч сураарай. Тэгэж эрүүл мэндийн боловсролоо өөрсдөө дэмжээрэй. Эрүүл мэндийн төлөө өөрсдөө хичээцгээе. Баярлалаа.